911 гуйчтай холбогдол. Нас нөлөөлнө. Бага насны хүүхэд байх тусам одоо илүү нөгөө харж хандах, арчлах асуудал яригадаад байна шүү дээ. Тэгээ энэ дээр би зөвөр нэг юм нэмээд хэлчих нь юу вэ гэхээр аав ээж нар ингээд хүүхдийн асрамжтар маргаад идэг тийм үү? Хүүхэд өөрөө өмч биш байхгүй юу? Хүүхэд өөрөө өмч биш. Учираас одоо аав ээжийнхээ хүссэн үедээ хинтэн чамаагүй уулзах хэрэгтэй тийм ээ? Одоо хин одоо асрамжиндаа авсан нь нөгөө хүүхдийнхээ аавтай нэм эсвэл ээжтэй нь уулзах хэрэг хязгаарлах ёсгүй л байхгүй да. Энэ өөрөө хүүхдийн эрхийг зөрчиж чинь гэсэн үг. Яг магадгүй зүгээр зарим тохиолдолд нөгөө арх согтруулгуудаа хэтрүүлэн хэрэгэлдэг хүүхдийн эрхийг зөрчдөг ч гэдэм үү тийм ээ. Иймэрхүү тохиолдолд эрхийг хасуулсан, хязгаарлуулсан тохиолдолд асуудал өөр. Ингэж эрхийг хасуулаагүй, хязгаарлуулаагүй тохиолдолд бол хүүхдтэйгээ уулзах эрх нь бол нээлттэй. Ер нь бол хүүхдийн асрамжийг одоо эцэг хин нэгэн дээр нь тогтоож өгнө гэдэг чинь тэр тогтоогдсон хүн үүргэл хүлээгээд байгаа байхгүй юу? Энэ хүүхдийг сургууль соёл тийм ээ боловсролыг нь тасралтгүй одоо сурган хүмүүжүүлэх ёстой байна. За тэр нөгөө амьдарч байгаа орчин ахуйдаа одоо байн асран хүмүүжүүлнэ гэдэг чинь өөрөө тасралтгүй үйл ажиллагаа шүү дээ тийм ээ. Энэ үүргийг л тэр асран хамгаалагч талд нь ноогдуулчихад байгаа байхгүй юу? Тэрнээс биш хүүхдийнхээ өмнө эцэг их адилхан л тэжээн тэтгэх асран хамгаалах тэр бүх үүргээ хүлээж байгаа. Одоо эцэг эхийн хин нэгэн дээр нь хүүхдийг өгснөөрөө нөгөө тал нь одоо эрх үүргээсээ чөлөөлөгдөж чинь гэсэн үг бол биш. 911 гуйчтай холбогдол.